Европын зүрхэнд орших Люксембург гэдэг улсын өртөө 2586 км² газар нутагтай. Газрын зураг дээр бараг харагдахгүй шахам жижигхэн орон. Гэхдээ энэ жижигхэн улс дэлхийн хамгийн баян орнуудын нэг гэдгээрээ гайхагддаг. Баруун хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман, урд талаараа Францтай хэлэлдэг нь Люксембургийг Европын стратегийн хамгийн чухал зэг болгодог. Энэ улсын хүү ам нь зөвхөн 650 мянга боловч бараг тал хувь нь гадаадын иргэд Португал, Франц, Герман зэрэг олон үндэстэн энд хамт амьдардаг учраас соёлын хувьд маш олон тал сонирхолтой орчин бий болсон. Зарим иргэд нь өдөр тутамдаа 3-4 хэлээр ярьдаг нь энэхийн давуу тал бөгөөд та энд ирээд ганц хэл мэдхэд хангалтгүй гэдгийг шууд мэдрэх болно. Люксембург бол дэлхийд ирэх цорог ганц их гүн улс бөгөөд өнөөгийн их гүн нь Анри. Тэрээр 2000 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байна. Улс нь парламентын үндсэн хууль засаглалтай боловч уламжлалт түүх соёлоо хадгалсан цорын ганц улс гэдгээрээ онцлог. Эдийн засгийн хувьд Люксембургийн санхүү, банк, ган үйлдвэрлэл зэрэг салбарт хүчирхэг бөгөөд дэлхийн хамгийн том гангийн компани энэ улсад төвлөрдөг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг нь зөвхөн иргэдийн өндөр цалинтай холбоотой биш. Харин гадаадын олон компани төв энд төвлөрснөөр шалтгаалдаг. Мөн эндхийн иргэд дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын нэгтэй тул 180 орнд визгүй зорчих боломжтой. Гэхдээ энэ улсын амьдрал төгс гэсэн үг биш. Амьдрах өртгөн өндөр, түрээс нь үнэтэй, харин нэг сонирхолтой зүйл нь 2020 оноос эхлэн Люксембургийн нийтийн тээврийг бүрэн үнэгүй болгосон дэлхийн анхны улс болсон. Та өдөр бүр автобусаар үнэгүй зорчиж замын төгжрлийг бууруулж байгаль ээлтэй амьдрах боломжтой. Нийслэл Люксембург хот нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн хуучин хот бэхлэлтүүдээрээ алдартай. Тэдхийн Бог Саммит гэх 20 гаруй километр үргэлжлэх газар доорх хонгилн дундад зуны үеийн бэхлэлт бөгөөд та эндээс шорон шиг хонгил дотор алхаж Европын түүхийг шууд мэдэрч болно. Мөн улсын газар нутгийн 3/1 нь ой модоор бүрхэгдсэн тул байгалийн цэвэр амьдрахад таатай. Люксембург улсын жижигч гэсэн нэгдсэн үндэсний байгууллага НАТО, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудад идэвхтэй оролцдог бөгөөд Европын улс төр санхүүгийн чухал төв хэвээр байна. Тэр дундаа жижиг улс гэсэн зөв бодлого, ухаалаг байшил, олон тал соёл, санхүүгийн системээрээ дэлхийд тэргүүлж чаддаг гэдгийг харуулдаг. Тэгэхээр энэ жижигхэн улс бидэнд нэг зүйлийг ойлгуулна. Газар нутгийн хэмжээ нь биш бодлого, ухаалаг шийдвэр чухал гэдгийг харуулж байна.